Ойрноос ардчилсан намд артаа цэгдэд намынхан баахан лидерүүдийг хөөчлөө гэсэн мэдээлэл анхаарал татаж байна. Ер нь тэгээд лидерээ хөөсөн юм уу, лойдруудаа хөөсөн ч юм уу бүү мэд. Өөрсдийгөө лидер гэж боддог нөхдүүд хөөгдсөн юмдгүү да. Тухайлбал саяхан ардчилсан нам намын дотоод сонгуулиа хийж дөрмийн дагуу үндэсний бодлогын хорооны гишүүдийнхээ оролцоог онооны системээр нэрэмбэлж артаац явуулахад ерөнхийдөө дасан сайхан бэлэг амар жаргалнаар Баян зүрх дүүргийнхээ намын хорооноос 0 оноо авч хөөгдсөн гэж байгаа. Улсын хурлын экс гишүүн Ган Төмөр Батчимэг Тэмүүжин нийтлэлч Баабар нарч мөн хөөгдсөн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна. Уг мэдээллийг анх Баабар өөрийн Twitter хуудасаараа мэдээлж нийт 116 хүн ардчилсан намаас хөөгдсөн, харин тэднийг нөхөж оронд нь нийгмийн даатгалаас ажиллаж байсан 116 хүн орсон гэж мэдээлсэн байгаа юм. Одоогоор энэ асуудлаар ардчилсан намаас албан ёсны тайлбар мэдээлэл хийгээгүй байна. Харин гинсек нь болох Туван тэднийг хөөгөөгүй гэсэн тайлбарыг өгсөн байна лээ. Харин өнөөдөр нийтлэлч Баабар News Press сайтад ам нээжээ. Түүний хэлж байгаагаар нийслэлийн ардчилсан намдах бүтэц буюу дүүрэг хороодын бүрэлдэхүүнд ганц худаг мантид байсан нөхдүүд ороод суучихсан юм баха. Олон жил болсон ажлаа сайн мэддэг хүмүүсийн хөөгд оронд нь эрүүгийн элементүүдийг оруулчихсан юмдгүү да. Ер нь Баабар хаан хэлж байгаагаар аймаг сумдын дарга нарыг бүгдийг нь цэвэрлэж эрүүгийн ихнэр дүүргэж байна гэж ярьсан байна. Ер нь өнөөдөр ардчилсан нам Монгол Ардын нам ялгаагүй бүгд эрүүгийнхэн Монгол улс эрүүгийн ихнэр удирдуулж байна штэ хэмээ сурсан зангаараа нэлээд хиг ёг тайлбаруудыг өгчээ. Тэгвэл хөөгдсөн гэд байгаа нэр дурдсан ардчилсан намын гишүүд рүү утас цоглоо. Ихэнх нь утсан салгаатай гадаадд явж байгаа дохиото байгаа бол зарим нь дуудаад утсан авсангүй. Харин улсын хурлын гишүүн асан Батчимэг дуудлага аван хариулт өглөө. Тэрээр намаасаа хөөгдсөн гэдгээ өөрөө мэдээгүй явна. Ямар нэг мэдэгдэл өөрт нь ирээгүй тэрч бүхэл артаац болоочгүй гэж мэдэгдлээ. За мэдхгүй надад ямар ч намаасаа хөөгдсөн тухай тийм мэдээлэл надад л олго. Тийм болоогүй л үү те. Тийм үү. Бодлогын үндэсний бодлогын хороонд л артаац явчихвал гэж ойлгож байгаа шүү дээ. Артаац бол явсан байж тээ. Тэгээ үндэсний бодлогын хорооноос 116 гишүүн хасагдсан биш. Энэ 116 хүний суудал дээр артаац явагдана гэдэг л одоо зар гарсан гэж би ойлгосон. Над чинь бол нөгөө намын дөрмээр чинь угаасаа артаац бол дээр үсгэлээд үзэхэй гэж байхад л артаац явдаг байсан шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө дөрмээр явдаг артаац л явж байгаа. Харин Батуулаас ардчилсан нам үнэхээр Эрдэнэвангийн хошууныхнаар дүүрч олонний танилуд нь хөөгдөд байгаа мó гэдгийг нь тодрууллаа. Тэрээр мөн л ямар нэг тодорхой мэдээлэлгүй байна гэсэн юм. Гэхдээ яг энэ онлайнаар ийм зүйл яваад байгаа. Надад бол намын зүгээс ямар ч нэгэн зүйл тийм тэглээ инглээ гэдэг албан ёсоор юм ерөөсөө яриаг байхаш шүү. Тэгвэр онлайн дээр л ийм одоо чимээ суугаа яваад байгаа. Зүгээр ер нь бол тэр ротацид оруулах тухай асуудал ярьж байна гэсэн. Гэхдээ ротацид оруулах асуудал ч гэсэн өөрөө дөрвөн журмынхаа дагуу явах хэрэгтэй. Явал надад одоо яг мэдгдсэн байхгүй учраас би хариулж чадахгүй. Эндээс харахад нийтлэлч Баабар Эрдэнэт өсөргсөндөө ингээдлээ сүржигнээд байгаа юм уу? Эсвэл үнэхээр ардчилсан нам дотор самарсан хэрэг дэгдээд байна уу? Ямар тач Баабарын хилдгэр эрүүгийнхэн энэ улсыг удирдах байгаа гэдгийг харин худлаа биш юм. Ер нь тэгээд ардчилсан намч бай, Монгол Ардын намч бай хэнийг хөөж хоорондоо үстэлцэн үү? Өөрсдийнх нь дурын асуудал. Тэртээ тэргүй нам хэмээх бүлэглэлийн улс орныг самарч ард түмнийг хоосолж байгаа энэ цагт хинийн лидерээ хөөнө үү, лойдруудаа хөөнө үү хамаа алга оюума мэдээллээ.